Хүүдний улирлаа бид нэр ярьдаг Улаанбаатар хотын хэмжээнд одоо 19 цэгээр одоо суур харуулын 19 цэгээр агарын чанарыг 6 үзүүлэлтээр одоо бид нэр хэмжиж үздэг. Тэгээ жил болгон энэ дата бүгд хадгалагддаг. За энэ дата бол агаар цэгийн мэнээр шууд иргэдэд маань мэдээлэл одоо нээлттэй мэдээлэгдэж байгаа. За энэ мэдээнээс ингээд аваад үзэх юм бол өнгөрсөн жилдээ харьцуулах юм бол 23% одоо агарын бохирдол маань сайн үзүүлсэн байна. За яг энэ хувийг бол тухай бүрчлэн одоо NOx гэдэг ч юм уу те хөхрлөг хийх ямар байгаа энэ CO ямар байгаа ингээд тус нь аваад үзэх юм бол зарим нь 60 гаруй хувиар энэ буурсан ийм үзүүлэлтүүд байж идэг. Ер нь бол 3 жилдээ харьцуулаад одоо сүүлийн 3 жилдээ харьцуулаад энэ жилийг харьцуулах юм бол 30 гаруй хувиар буурсан ийм үр дүн мэдээлэл үзүүлэлтүүд бол байдаг. Тэг яг иргэдийн хэрэглээнд нийцэх талдаа бол нөгөө түлш болгол өөрийн онцлог давуу тал сул талуудтай байгаа. Хагас кокс маань ч гэсэн өөрийн гэсэн давуу тал сул талуудтай байдаг. Ер нь бол хагас коксын давуу тал нь ямар байдаг вэхээр нөгөө тоосон цорч байдаг юм уу те эсвэл угаарын хий утаа ийм зүйлүүд бол хамгийн бага хэрэглээтэй байдаг юм гэр онцлогтой. Өөрөөр хэлбэл тухайн боловсруулалт явуулаад тухайн боловсруулалтын дээр энэ зүйлүүд нь одоо хамгийн бага болгочихсон ийм бүтээгдэхүүн гэж та бүхэн ойлгох хэрэгтэй. Энэ утгаараа ч гэсэн Улаанбаатарчуудын маань хэрэгцээнд ялангуяа манай айл иргэдийн хэрэгцээнд энэ хагас кокс маань сайн байна гэдэг нь одоо энэ агарын чанарын сая буурсан үзүүлэлтээр биднэрт харагдчих штэ тий. Ийм багч. Зөв ер нь бол яг сул талууд нь гэвэл нөгөө нэг өмнөхөө бодвол өмнөх түвшүүдэд бодох юм бол арай удаан асдагч байдаг юм уу? Иймэрхүү сул талууд бол байж болно. Асан хойно бол илч чанарын хувьд бол яг адилхан гэж ойлгож болно. Ер нь ялангуяа нэг хагас коксыг хүмүүс үнэртэй энтер гэж яриад өмнөх нүүрс түүхийн нүүрс за тэгээ шахмал түвш энтрээ бодох юм бол хөхрлөгийн хамгийн бага болсон байгаа. Хөхрлөгийн хамгийн бага болно гэдэг маань үнэр ер нь их бага байна гэсэн үг. Орчин тох нөгөө ахуйн тоосчлоо шүү дээ. Энэ их бага байна гэсэн үг. Тэр ийм сайн чанарууд байгаа гэдгийг иргэд маань бас ойлгох хэрэгтэй гэж бодож байгаа тийм.